Өдрийн мэнд Нарны аймгийн монголчуудаа шинжлэх ухаан тань мэдгүй мөндөр сувгийн онцлог сэдв гэдэг нэвтрүүлэг үүгээр эхэлж байна. Өнөөдөр бид аршаан иж хидтэй гэдэг нь ер нь батлагдсан уу гэдэг сэдвээр одоо ярилцгаая. Тэгэхээр хөтлөгч цандаа миний би Харвардын эрүүл мэндийн их сургуулийг яг энэ чиглэлээр дүүргэсэн судлаач Амар санаатай энэ талаар ярилцсанаа. За өдрийн мэнд. Өдрийн мэнд. За юуны өмнө бид түүх ярьдаг уламжлалаараа аршаанс эрдэс тусыг ер нь хүн төрөлхтөн хизээс хэрэгжилж ирснийг тодорхойлцгаая. Тэгэхээр хүн төрөлхтөн бол эрт дээр байс аршаан эрдэс булаг байгалийн тэр халуун усны ач тусыг мэдээж нөгөө эртнээс таньж мэдээд эмчилгээний тэр нөгөө чанар ач тусыг ойлгож хэрэгжилж байсан тухай одоо энэ ч нөгөө археологи олдроор их олдсон шүү дээ. Гэтэ өнөөдөр тэд нар зүгээр итгээд идэг орчин үеийн шинжлэх ухаан бас энийг баталсан юм гэдэг нь ер нь их чухал л да. Гэтэ яг түүхээр л айлээ. Тэгэхээр хүн төрөлхтөн эртнээс ер нь ус гэдэг зүйлд юм нэг ариусах, эмчлэгдэх, шинжлэгдэх тийм нэг хүч байгааг олж харсан дамжиггүй. Одоо ухаан нэг тэгэл нэг хэр бүртгэгтэй яваад хахаар сэтгэл санаач нэг дордчдөг да. Тэгэл тэнд нэг усанд орохоор нэг гоё болоод хахаар энд нэг л юм байна гээл те. Тэгэхээр нэг аршаан, халуус одоо булаг горих гэдэг юм уу те. Энд чинь болохоор зөвхөн одоо бие махбодын биш. Тэгэхээр нэг сэтгэлийн ариуслын бэлэгдэл болчихж байгаа юм л да. Яг тэгэхээр энд бид нар өөрсдөө ч мэддэг. Нэг ингээд нэг бохор явж байгаа нэг усанд ороод гарч ирэх зүгээр бие цэвэрхэн болохоос гадна сэтгэл нэг гоё болдог да. Тэгэхээр энэчнээс сэтгэлийн ингээд нэг ариусл гэдэг зүйл эртнээс бий болсон юм шиг байна. Тэгэхээр эртний одоо бүр соёл иргэншлүүд усанд орох юм бол тэр бурханлаг хүчийг одоо тэр мэдэрдэг гэд одоо түүнийгээ байн мэдрэх гэд тэгээд тэр устай холбогдоод байгаа юм л да. Бид нар ч нөгөө жишээ нь католик шашинд баптизм гэдэг зүйл байдаг шүү дээ. Нэг усан баталгаа гэдэг ч юм. Тэгээ усаар л нэг бүх юмыг ариусж чинь те нүгэл урсж чинь гэж үзээд байдаг. Тэгэхээр хүн төрөлхтөн энэ эрдэс тус халуун аршааныг ашиглаж байсан эртний олдрууд нь бүр хадны зураг дээр эсвэл бүр бууш өөр бунхан юу гэдэг те эртний сүмийн ойролцоо одоо тэр нөгөө элдв нөгөө ингээд нөгөө сэлбэр одоо зургуудаас бол харж байгаа юм да. Тэгэхээр өнөөгийн баримтчгийн түүхэнд халуун булаг дээр суурилсан бүр эмчилгээ яг амралт цувилгааны байгууламжууд байсан уу гэдэг тэр бол эртнээс байсан юм байна. Одоо нөгөө анхны соёл иргэншлүүдийн нэг Месопотам, Перс, эртний Грек, Ром тэнд бол үнэхээр тийм одоо байгууламжууд их байсан. Яг нөгөө халуун аршаан энэ төр суурилсан бүр. Заавал халуунч гэлтгүй л дээ. Тэгэхээр аршаан ус эрдэс булгийг эмчилгээ эрүүл мэндийн төдийгүй нийгэм шашны зам үйлд их өргөн ашигладаг байсан тухай одоо эртний Ром Исламын нөгөө хаммам гэж хэлдэг Японы онсен те эсвэл орчин үеийн Европ, Испани талаар хэдүүлээ сонирхолтой баримтууд их хуваалцсан. Эртний Грек, Ромын иргэншилд аршаан ус бол эд баялаг, хүч чадал, эрх мэдлийн бэлэг тэмдэг гэж үзнэ. Бүр хамаг юмны оройн дээдэн л гэсэн үг. Тэгэхээр ард иргэдийн тэр нөгөө төр засаг эзэн хаандаа итгэх итгэлийг нь энэ аршаан ус төрүүлдэг байж л дээ. Яг тэгэхээр ихс дээдс одоо за хоёр нэг Ромын ихс дээдс гэж бодъё. Хаан тэ сенатын гишүүн ч юм уу. Тэгэхээр мэдээж бид нар мөнгөтэй байгаа. Гэтэл эн чинь нөгөө ард иргэдийн итгэлийг олж аваагүй удирдахч хизээд угаас ундаг жамтай. Тэгэхээр яаж олж авдаг гэсэн гэхээр маш их юу яа. Тийм халуусны газар тий ийм ван өөр юу гэдэг тийм спа тийм газруудыг их байгуулж бий болгоод тий тэгээ нэг иргэдийн итгэлийг авах гэдэг шүү дээ. Тэрийг нь болохоор термай гэж нэрлэдэг байсан юм шиг байна. Тэгэхээр нөгөө эн чинь зөвхөн ихэсдээ сурулж угсаатнууд гэлтдэггүй худалдаа наймаачд цэрэг дайчд энгийн ард иргэд нөгөө орох боломжтой тэр термай гэдэг энэ аршаан усны спа байгууламжуудыг их олноор барьж байсан юм байна. Ромчууд томоох усан комплекс буюу энэ термайгаа байгуулад тэгээд тэдгээр нь ариун цэврийн зориулттай мөн нийгмийн уулзалтын зориулттай. Тэгэхээр мэдээж эмчилгээний төвөж болж исэн ба. Тэгэхээр Ромын тэр нөх хүчрхэг айрам цэрэг тэдний одоо бас иргэдийнхэн те тэр одоо сэтгэл санаа бие махбодыг сэргээх зориулттай байсан. Тэгэхээр манай эртний өмнө 1-р зуунаас буюу одоо манай хүннүг үрний хүчрхэг үеийн үед гэсэн үг шүү дээ. Нийтийн зориулттай том хэмжээний термай гэдэг халуун усны байгууламжууд баригч гиснээр усанд орох заншил үүсэж байгаа. Ром хотын соёлын нэг хэсэг болж өөрчлөгдөнө. Энэ усанд орох заншлыг хүүхэд багчууд мэдэхгүй байж магадгүйгээд их заваа юм яриад байгаа. Биднийг баг хахад бүтэн сойдр бол усанд орж иy гэдэг байсан. Яг тэр бид чинь усанд нэг тэр шарын шишнээс болсон юм юунаас болсон мэдэхгүй ямар ч байсан л нэг усанд ордгоо арт хүн болцсон. Тэгээд эн чинь нөгөө соёлын хөвсгөл бидэрт хэрэгтэй шүү дээ. Усанд орж иy гэдэг ядаж 7 хоногт нэг удаа оруулах гэдэгхгүй бид нэг тэнгууд ням гариг болгон усанд орох хэрэгтэй гэдэг. Тэгээ ням гариг хүлээдлээ тэг заваардаг байлаа шүү дээ. Ингээд 3 гарын хүмүүс чинь нэг айдтаас найки ингээд нэг хар юмтай.
Яг тэр бид чинь нөгөө суурин соёл иргэншилтэй бас биш. Нэгдүгээрт, хоёрдугаарт бас нөгөө усанд орохоор нүгэл нь урсчдаг гэдэг нь хачин юмд итгэдэг болцсон арт юм. Сүүлийн үед л те. Тэгж яагаад нь 20 дугаар зуунаас л монголчууд маань усанд ордог боллоо шүү дээ. Тэгэхэд яагаад ч нэр тэнгууд ингээд нэг бага ингээд тэгэл ням гарыг хүлээж чад нэг дунд ангиас л хөөх би өөр өдөр усанд орлоо гэд хинч намайг загнахгүй мэн гэдэг тэр одоо нээлтийг өөрөө хийж л шүү дээ. Тэгэхэд 3 дахь өдөр тэр бас усанд орж үзэнгүүт хинч загнахгүй юм чинь. Гэтэл суурин соёл иргэншил чинь Ром хотод те одоо чинь манай эртний 1-р зуунаас яг энэ соёл бий болж усанд ордог. Тэгэхээр Ромын эзэнт гүрний үе буюу манай эртний 1-ээс 4 одоо 4-р зуунд нийтийн усан баанууд бүр хамгийн оргил үедээ одоо тулж хөгжлөн тулсан ба. Нөгөө эзэн хаад чи өөрийн нэр хүнд өглөг гიშгэн гэж одоо харуулахын тулд те сүр жавхлантай халуун усны ордуудыг барьж штэ. Зүгээр нэг хачин барьчихгүй тэрийг гачин гой чимэглэн. Жишээ нь манай эртний 25 онд байгуулагдсан Агриппагийн усан баан гэдэг. Ромын болохоор энэ анхны яг нөгөө нийтийн усан баан гэсэн үг л те. Тэнгүүд нөгөө Галзуун хаан Неро гэдэг байгаа шүү дээ. Бүр энэ чинь галзуугаар алдартай удахгүй би нөгөө Сенека гэдэг гүн хаантны ингээд амьдралын сүүлчийн өдрийн талаар ярих юм. Галзуун хаан Нероны тушаалаар амиа югддаг. Тим гүн хаантны талаар. Энэ Неро ч болохоор юм бүр мэдрэл муутай харгас байхгүй. Ээжийг алдсан шүү дээ. Алуурснаар захиалга хийчихэд. Тэгээ энэний бас байгуулсан юм байна. 62 онд манай эртний гантиг чулуун гоёл чимэглэр их алдартай юм. Усан оргилоор ваан гэдэг юм уу? Тэр усан сан. Гэтэл манай эртний 216 онд бүр Каракалагийн ваан гэдээ байгуулагдсан. Энэ болохоор 25 га талбай эзэлсэн. Энэ чинь юу гэсэн үг вэ? 1600 хүн зэрэг одоо хүлээ авах чадвартай. Чадaltaй. Тэ. Гэтэ энэ хамгийн том нь биш ээ. Хамгийн том нь манай эртний 306 онд Диоклетианы ваан гэдэг байгаа. Тэр нь болохоор 3000 гаруй хүнийг нэгэн зэрэг усанд оруулдаг. Ийм том байна. Тэгээ Ром бол одоо үнэхээр хөгжсөн ба шүү дээ. Тэ энэ. Тэгэхээр эдгээр термай гэдэг нь тэ зөвхөн угаалгын газар ч биш ээ. Энд чинь нөгөө өөрөө соёл, биеийн тамир, урлагийн бас төв болчихно. Зүгээр хүн усанд орохоос гадна тэнд орчих юм бол тэр чинь номын сан байгаа. Тэгээд цэцэрлэг байгаа. Тэ гой ногоон байгууламж байгаа. Гимнастикийн талбай хүртэл байгаа. Уран баримлын танхимтай тэрнгөр хүмүүстэй халаал өмсчихэд ингээ сайхан зугаалаад юм ярьдаг юм шүү дээ. Харин исламынхаа яасан бэ? Исламынхан чинь хамам гэдэг тий халуун гэсэн утгатай хам гэдэг араб үгнээс гаралтай. Исламын уурын усан ваан нь болохоор нөгөө эртний Ромын термай эсвэл Византийн тэр балниумын тэр уламжлалаас үүдэн гарч ирээд исламын ертөнцид шинэ утгаар хөгжиж байгаа. За исламын шинж тэгээд 7-р зуунд үүсээд яг 8-аас 9-р зуунд нөгөө оргилдоо тулж байгаа шүү дээ. Яг тэр үеэр Месопотами, Египт, Сир, Палестин, Анатолийн нутаг буюу өнөөгийн Турктэй Ром, Византийн тэр усан ваанууд аль хэдийн орсон байсан учраас мусульманчууд яасан гэхээр муслим хүмүүс тэдгээрийн нөгөө инженерийн арга халуун усны халаалтын тэр системийг нь өвлөж авч байгаа. Тэгээ улам нөгөө гоё түгэгчж байгаа. Одоо манайхан хэрэг исламын шашинтай тий одоо тийм нутагт очиод гоё сүм хийцд орох юм бол заавал нэг ингэдэг юу байгаа. Нэг гараа угаадаг нэг хэсэгтэй шүү дээ. Тэгээд муслим хүмүүсүүдийг хараалгаар заавал угаана. Яг тэгжиж мөргөлийн мөргөл хийхдээ мөргөл хийнэ гэдэг чинь бурхантай хамгийн ойртож байгаа хэсэг шүү дээ тэр итгэл үнэмшил нь. Тэгтээ нөгөө бузар муухай байж болохгүй байхгүй. Тийм учраас заавал ингэж нөгөө гараа угаана тий. Тэгэхээр энэ ус аршаан гэдэг чинь эдний үед ариун зүгээр спайд нар чинь зүгээр ариун цэврийн газар ч биш. Яг тэгвэл шашин бас ариусгах газар тий. Мэдээж хажуугаар нийгмийн харилцааны тийм газар болчихж байгаа юм л да. Маа улс төрч нэг саун ордог шиг хоорондоос нэг тий бизнес дээр ярьдаг газар боллоо шүү дээ. Тэгэхээр ер нь исламын хамаам нь зөвхөн угаалгын газар биш. Энд чинь мөргөлийн яг бэлтгэл, биеийн ба сүнснийхэн тэр ариуслын орн болчих. За ингээд хамаамд орсноор муслим хүн бол тий өөрийнхөө гим нүглийг ариуснаа гэж итгэн. Тэгээ мэдээж эндээ итгэл үнэмшилтэй учраас бас тэр чинь нөгөө одоо юу гэдэг бохор цав юмнаас салж байгаа учраас сэтгэл санаа нь тайвширна, биеийн намарна. За тэгээд олон нийтийн харилцаа эв нэгдэл их бэхждэг байсан ба. Исламын олон оронд ер нь шинэ гэрлэлт, эсвэл төрөхөд, эсвэл оршуулга зэрэг заан үлийн өмнө тэр нэг хамаамд орж ариусгах уламжлал байна. Хамаам нь архитектурын хувьд болохоор эртний Ромын тэр усан вааны бүтцтэй төстэй ч гэсэн арай нэг даруухан. Ромынх ч бүр хачин тансаг тэр нэг хідэн бэлтаагаар тий ингээд одоо ингээд заримдаа олддог шүү дээ археологийн олдрууд бүр хачин гой ингээд нөгөө бурхтын тэр зураг хөрг тий гарч ирдэг. Тийм юм байхгүй даруух яг тэгвэл нөгөө исламын шашинд чинь бурхныг дүрсэлж болдог. Ер нь тэгээд даруухан байхыг
даруухан байхыг, цэвэрхэн байхыг их шаардна. Тэгээд үнж байхыг шаардна. Тэгэхээр арай өөр. За яг тэгэхээр Хамаан бол исламын хот бүрийн яг нийгмийнх нь одоо тэр төв нь байсан ба. Тэнд хүмүүс чинь найз нөхдөдөө уулзна, бизнесийн хилцээрээ хийн. Гоо сайхны үйлчлэгийг авчин энэ ч нөгөө маск тавиад массаж хийлгэн, үсээ тэ үс ахлах усул тэр чинь нөгөө засуулчин. Мэдээж гэрлийн өмнөх ариуслын ёслол болно. Харин эмэгтэйчүүдийн хувьд яах вэ? Эмэгтэйчүүдийн хувьд чинь нийгмийн ярилцаанд ороход тэ исламын шинж хэцүү шүү дээ. Тэгэхээр яг энэ нөгөө Хамаам их баг цор ганц газар нөгөө. Энд л нөгөө тэр чөлөөтэй эмэгтэйчүүд бусдаагаа уулзах тэ ярилцах эсвэл баяр тэмдэглэх юм тийм цорын ганц орон зай нь болдог гэсэн. За хэдүүлээ зүүн зүг рүү Японд явна. Японы онсен гэдэг те. Японыг ер нь манайхан мэдэх бах. Манай од мөндөр дээр газар хөдлөлт од мөндөр гэж бичгээр яг энэ нэг бүр Японоос хийсэн нэг нэвтрүүлэг байгаа бидний. Тэрэн дээр их дэлгэрэнгүй тайлбарсан байна. Товчхон ярих юм бол энэ газрын зураг дээр, дэлхийн газрын зураг дээр харах юм бол галт ингээд нөгөө цагираг гэдэг. Галт цагираг гэдэг нь дэлхий чинь өөрөө маш олон юм хавтангуудаас пазл шиг тий хавтангуудаас бүрдэж байгаа шүү дээ. Зарим хавт нь ер нь бүгд л хөдөлгөөнд оршино. Гэтэл зарим хоёр хавтангийн голуур ч юм уу эн чинь нөгөө их хөдөлгөөнтэй байвал тэнцээс чинь нөгөө газар хөдлөлт галтуул гэдэг ч юм уу маш их зүйл үүсдэг. Хамгийн тэр идэвхтэй яг тэр одоо нэг цагиргыг галт цагираг гэж байна. Тэр галт цагиргын хамгийн идэвхтэй газар нь яг Япон байрлал учраас Японд хамгийн их галтуул байна, хамгийн их газар хөдлөн тэрний тоогоор хамгийн их одоо тэр халуун аршаан бий болно гэсэн үг. Тэгэхээр Япон хайштай нөгөө байглаасаа тийм газар заяагц учраас эртнээсээ нөгөө энэ геотермал буюу халуун булаг аршаан тэтгэрийн иргэн тойрондтэй одоо их тэр соёлын их эртнээс хөгжсөн. Одоо зарим онсенууд нь бүр 1000-аас дээш жилийн настай гэдэг байна шүү дээ. Ийм эртнэхтэй. За тэгэхээр онсенгийн усанд нь юу байх вэ гэхээр те хүүхэр, төмөр, кальц, натр гэд эрдэс бодис ихээр авлагч. Тэгэхээр эртнээсээ л японочууд эмчилгээнд ашиглан мөн л нөгөө ариусалтай ашиглан те. Тэгэхээр онсеныг болохоор японочууд бол бурхадтай холбож их гоё домгийн зохион одоо нэг Япон нэг янз бүрийн бурхан байгаа шүү дээ. Тэр бурхан ч одоо яг энэ юуг үүсгэсэн биднийг одоо тийм ингээд цэвэрхэн байх гэж энийг одоо бүтээсэн гэдэг ч юм уу их гоё гоё юунод байгаа хөө. Тэдний чинь шашин шинто шашин гин. Шинто шашинд усыг нь болохоор бас л ариуслын бэлэг тэмдэг. Тиймээс онсенд орохыг бие сүнсээ цэвэрлэх хамгийн яг тохиромжтой ёслол гэж ойлгоно те. За тэнгуут одоо Японы яг нөгөө талд нь юу байгаа дэлхийн Исланд гэдэг ус байгаа шүү дээ. Хэвээ бас маш их галтуултай. Саяхан хэдхэн жилийн Исландын галтуул чинь Европын бүх одоо нислэгийг хэдэн өдрөөр одоо юу ажиллаж шүү дээ. Ингээ те тасалтуулж хэлж шүү дээ. Тэгэхээр Исланд яг тийм гэхээр бас маш их галтуултай учраас энэ юу гэсэн үг гэхээр маш их тийм халуун гейзер энэ халуун аршаанууд ихтэй. Зарим хүнд нэр хэлэхэд зарим мэдгүй ч магадгүй зүгээр. Одоо бид нар чинь өвөл ингээ пара халаах гэж нэг ус ингээд нөгөө юу яд нь штэ энэ цахилгаан станц дулааны станц чинь ингээд буслаж байгаа штэ. Тэгэхээр бид нар байгалийн гейзерээрээ 10% юу ичдэг штэ. Хангацдаг. Тий. Тэгэхээр Исландийн Blue Lagoon гэдэг геотермал аршаан ба. Галтуулын гаралтай геотермал спа тий. Орчин үед бол аяж хурцлын бүр маш том төв болсон юм. Исландийн мөн Норвегийн ер нь Скандинавын орнуудын улсуудад энэ нөгөө Валхалагийн баатар ирчүүд чинь одоо энэ нөгөө халуун ус те энэ байгалийн халуун ус чинь тэр баатрийг одоо ариусгана. Дахин төрөх орн нь болгоно. Чин Локи ч юм уу бусад ингээд бурхамлаг тэр дөрүүд чинь энэ нөгөө газрын халуун ус аршаан тэм мөн гал энэ уурын хүчээр ингээд өөртөө туршигдчих. Зэр зэвсгэж гэсэн тэрнгээр туршиж одоо хинт ч ялгахдаггүй зэвсэгтэй болдог ч юм уу. Янз бүрийн гой гой домог байна. За ахаад жоохон баруун жишээ явах юм бол бид нар Америк төвд очино. Тэгэх юм бол индианчууд буюу уугуул Америкчуудын Healing Waters буюу ангаагч ус гэд ойлголт байдаг. Уугуул Америкчууд халуун аршааныг эмчилгээний хүчтэй гэж мэдээж итгэнэ. Тэгэхээр Колорадо дахь Пагоса гэд халуун одоо булаг байна. Арканзасын бас нэг Hot Spring гэдэг. Энийг бол бурхан одоо биднийг эдгэхийн тулд энийг бэлгэлсэн юмаа гэж индианчууд итгэдэг. За нөгөө бохир заваан дундад зууны Европ одоо хэдүүлээ очи цаг хугацаараа хэлээд тэнд чи их заваан байлаа шүү дээ. Бүр маш заваан. Би монголчуудыг ер нь яагаад Европыг бүрэн эзлэхгүй нөгөө бутсан юм бол гэдгийг өгөөдөө хаан мэдээж нөгөө нас барснаар их айран бутсан ч гэсэн ер нь тэр заваан газар монголчууд ер нь
юугаа ч ихвтэй тэгээ буцсан баг гэж заримдаа боддتي. Яг л дундад зун чинь эн чинь эрт үед бол их гоё байсан нөгөө Ромын үед, Грек үед их цэцгэлж байлаа шүү дээ. Тэгээ дундад зууны харанхуй бүдүүлгүүд чинь бүр Парис эднэр чинь өмхийгээр алдартай байсан гэж байна. Тэгж жагаад нөгөө гэгэрлийн соён гэгэрлийн үе эхэлж байгаа тий. Дахин сэргэн мандалтай. За ингээд 16 дугаар зуунаас 19 дугаар зуунд Европ даяар аршаан одоо энэ термал ус судлал ахин сэргэж. Тэгээд одоо Францад Виши гэдэг хот байна. Ногоо сайхны бүтээгдэхүүн та бүхэн хэрэглэдэг бол Виши бол их гайхалтай шүү дээ. Монсих оруулж шүү дээ. Германы Баден гэдэг л байна хот байдаг тий. Чехийн Карловы Вари, Английн Бат гэдэг. Одоо Унгарийн Будапешт гэдэг хотууд чинь бүр өөрсдөө зүгээр хот биш, Спа хот гэж одоо нэрлэгдэхээр хэмжээний хөгжсөн. 19-р зуунд тэгээд нөгөө хүмүүсийн амьдрал ч өөр болчихж байгаа. Нөгөө хүн чинь нөгөө худалдаа нэмээд арилжаа нэмээд болохоор ч мөнгөтэй болохоор бас аялах нь амархын тулд аялдаг. Тийм нөгөө зүйл шинээр гарч ичээ Европт. Тийм учраас хааш очихгүй гэхээр нэгэн л амархаж байгаа юм чинь гэдэг энэ Спа хотууд руу их очдөг болсон. Тэгэхээр тэр хотуудын нь Спа байдаг газруудын нь одоо эдийн засаг нь хөгжөөд эхэлчихэж байна тий. За тэгэхээр Great Expat Towns of Europe гэдэг ч юм уу та хайгаад үзээр ингээд сайхан гоё жагсаалтууд гарч ирж байна. За хэдүүлээ тэгэхээр юу руу орно? Монгол руу орно. Монголд ер нь аршаан судлалын түүх яг хизээс эхэлсэн бол гэд тий. Тэгэхээр монголчуудын хувьд мэдээж эртнээс аршаан усны талаар тодорхой ойлголттой. Яг л монголчууд шиг байгаль дэлхийг хамгийн сайн ажигладаг ард түмний ховор шүү дээ. Энэ чинь нүүдэлч үүний занд байдаг. Яадаг гэхээр одоо чинь нэг зөндөөлдөг байхгүй. Малчт маань мотоциклаа биш морин унж яваасаа гэж хүсдэг байхгүй. Мотоциклаа унахаар яадаг гэж зөвхөн уртгаа ширцдэг байхгүй. Онхолчихгүй тулд. Морьтой явахаар морь тэр чинь шийдэж чинь. А тэгэхээр морин унж явахаар хүн элдвийг ажиглаж өвс ургамал байгалийн тогтцыг ажиглаж явдаг. Тэгээ одоо чи хөдөө очиод нэг залуу малчнаас ч юм уу те ингээ мотоцикл ундаг өвснүүдийн нэрийг асуугаарай. Нэг сайн мэдэхгүй дээ. Би зөндөө би өөрөө туршиж үзсэн болохоор итгэлтэй лээд. А тэнгууд нөгөө өвгөн те эмээнернээс асуугаарай. Шал өөр бүгдийг хэлнэ. Тэр чинь нөгөө морин ундаг гэдэг. Тэгэхээр чи эртнээсээ эн чинь те мэдээж аршаан ус булаг тэр шандыг чинь бүр гайхалтай мэдэн штэ. Гэхдээ мэдээч хэрэг яг одооных шиг орчин үеийн анагаах ухааны төвшөнд бол энэ чинь хүрэхгүй л те. Одоо бид нар чинь харин орчин үеийн анагаах те ухаан тэрийг зүгээр хэрхэн баталж байгааг л бид нар уулын ярих гээд би нэг баахан оршил тавьдаг шүү дээ. Тэгэхээр Монгол орны аршаан судлал нь 21 онд судар бичгийн хүрээлэн анх байгуулснаас хойш яг эрчимтэй хөгжиж эхэлсэн байна. Тэгэхээр нөгөө Цэрэн, Намдорж, Нямдорж гэдэг нарын судлаач те 56-аас 59 онуудад Монгол орны тэр зөнгөлөх аршаанууд ихэнх дээр нь шинжилгээ хийгээд бүгд найрамд Монгол ард улсын аршаан гэдэг номыг эмгэтгэн гаргасан. Тэгэхээр энэ нөгөө орчин үеийн тэр аршааны яг суур судалгааг яг бүрдүүлсэн гэж үзэж байгаа энэ номоор. Тэр үед манай Аадра нэр тэр нэг яг бүхэл бүтэн дугаар гарсан Динсмаго гэдэг. Та бүхэн яг энийг заавал үзээрэй. Аадра нэр Динсма од мөндөр гэдэг ч юм уу бичгээр гараад ирнэ. Нэг хүнд агцсан зовлон их хөргө. Гэтэл тэр хүн тэр их зовлонг даван гарч ирчээд те. Хүн бууж өгөл бууж өгөх би л нэр энэ хүний зовлонгийн 10% надад туулахад би л бууж өгөхөр. Тийм гашуун одоо хувь тавиланг өөрөө амсчаад бууж өглгүүгээр аршаан гэдэг гайхамшигтай усыг анагаахын шинжилгээ ухааны үүднээс өөрөө судлаад эн чинь залуудаа биш шүү дээ. Тэгээд эрдэм шинжилгээнд бүр олон 10 бүтээлд өөрөвжсэн. Ингээд Динсмаго чинь аршаан соёлыг түшиглэн амралтын газар байгуулсан ба. Бүтээн байгуулалтаа тэнд хийж. Ингээд аршаан судлалын боловсролыг анагаах ухааны сургуулийн бүр хөтөлбөрт нь оруулсан хүн шүү дээ. Эдгээр олон жилийн тэгэхээр судалгааны энэ олон эрхмүүдийн те судалгааны үр дүнд Монгол орны халуун хүүтэй аршааны тархалт, зөв тогтол, физик, химийн шин чанар, хийн найрлага, биологийн идэвхт бүрлүүдийг тодорхойлчихж байгаа байхгүй. Үүний үндсэн дээр тэгэхээр чинь манайх юу болох вэ? Энэ олон юмнуудаас англи биологч болно. Нөх хим одоо үйлчлэх систем дээр алт мөнгө зэсгээ явдаг шиг те ус төрч гэдэг шиг аршаанууд чинь дотор янз бүр учраас аршаануудын ангийг нь төрлийг нь мужлыг нь тогтоочно. Тэгэхэд энэчээс бас нэг юм гоё гарч ирэх нь аршаан болгоч өөр учраас эмчилгээний зүйл залбар нь өөр болчихно те. Энэ болгоно гарч ирээд магч их үнэхээр сайхан өгч байгаа шүү дээ. Тэгэхээр Монгол орны халуун аршаануудын найрлаг бүтц бол бусад улсынхаас бол ялгарх юм байхгүй шүү дээ. Энд чинь Монголд байгаа алт те Италид байгаа алт эсвэл Мозамбикт байгаа алт хоёр эдгээр яг адилхан шүү дээ. Тэрнтэй адилхан. Жишээ нь Кука гэлээд гэдэг орсон юм. Тэгэхэд манай оргил одоо оргилын нэг нүүрс хүршлийн хийтэй аршаантай яг л адилхан шүү дээ. Тэ? 9 түүх лөө. Тэр мөр чинь одоо манай халзуулын аршаантай адилхан,
Гүржийн боржом гэд би угаасаа гүржид очиод тэр боржом нуусан шүү дээ. Сая намар явсан. Тэгэхэд бол манай нөгөө тий авраг тосонгийн тий нүүрс үржлийн хийдэ яг л адилхан шүү дээ. Энд чинь нөгөө найрлагын ч адилхан доо юм баг. Яг нэг жоохон л өөр байна л да мэдээж энэ чинь нэг хүн болго өөр гэдэг шиг хурууныхээ болго өөртөө адилхан. Тэгэхээр Монгол оронд газрын гадар дээр одоо 21 градусаас 94 градус хүрдэг тийм 42 халуун аршааны орд байна. Тэгэхээр жишээ нь одоо шаргалжуутаар хэдүүлээд зүйлийг хамгийн алдартайгаар Баян-Онгорт байдаг шүү дээ. 1973 онд болохоор их шаргалжуутын халуун аршааныг халаалтын зориултаар тэгээ совлил, зоогийн газар, балеолог хүлэмжинд ашиглаж эхэлсэн гэж. Ер нь бол геологийн судалгаагаар тогтоогдсон 42 аршааны ихэнх нь хангаа муучлаа. Яг тий энэ ч ойлгомжтой л дээ. Хаана уул вэ? Тийм л арч байгаа. Тий. Хангаа мужийн халуун аршаанууд нь газрын гүнээс гарч байгаа тэр халуун усны чанар. Гэтэ зарим бүр 94 градус хүрдэг гэр чинь ус чинь 100 градус босолдог гэр бараг ботолж байгаа юм байна тий. Тэгэхээр халуун аршааны гадарга, ундраг ихтэй тий. Тэр каньозон галтуулын идэвхтэй тэр одоо зөвхөн геологи хэлээр хэлэх юм бол магмын ингээд доорж магм байгаа шүү дээ. Тэрний одоо ингээд талбайн хэмжээгээр юу гэдэг чинь тэрнээс чинь л ирээд байгаа юм л да тэр халуун. Тэгэхээр аршаан ус хоёр юугаар ялгаатай вэ? Аршаан бол тэгэхээр байгаль бүрэлдэн тогтсон, олон найрлагатай, хуримтгай шин чанартай, биологийн идэвхт тэр элементүүдийг агуулсан одоо 1 литрт одоо 40 мг тий түүнээс дээш эрдэсжилттэй хүний бие махбодд эмчилгээний нөлөө үзүүлдэг чанараараа энгийн уснаас ялгарна. Үүнийг л аршаан гэдэг. Хамгийн гол нь яаж бүтээгээд байна гэхээр энэ чинь нөгөө мянган жил сая жилийн турш байгаль өөрөө газрын гүнд бүтээчээд байгаль өөрөө лаборатори нөхгүй тий. Тэр байгалийн лабораторид бүрдсэн тэр одоо тэр усыг л аршаан гэдэг. Монгол орны халуун хүүтэй аршаануудыг тархалт, температур, хийм бүрдэл болон геохимийн шин чанараас нь хамааруулад ангилсан гэж байна. 4 их мужлал, 7 бүлэг, 13 төрөл ангид хуваадаг гинэ. За би зүгээр гинэл гэж байна. Тэрнээс би бол мэдэхгүй юм. Бүр яаж хуваад. Тэгж ядуугаас асуух юм байгаа. Би эхлээд ерөнхий мэдээлэлээс явчих. За Алтайн дид мужид 5 аршаан, хөвсгөл нуур орчимд 3 аршаан, гэтэн халуунууд нь ярьда тий. Хангаан дид мужид 32 аршаан, Хинтийн дид мужид 4 халуун аршааны орд илэрцүүд байгаа. Тэгэхээр мэдээж халуун хүүтэй аршаануудыг агуулж байгаа химийн найрлага, биологийн идэвхтэй элементүүд болон эмчилгээнд хэрэглэх арга хэлбэр нь ч өөр. Хүүтэн бол тусдаа, халуун бол тусдаа мэдээж. Аршаан болгон өөр ингэсэн онцлог шин чанартай. Тэгэхээр түүнийг эмчилгээнд хэрэглэх заалтан ч гэсэн өөр байгаа. Тэрнээс өөрийн дураараа ер нь бас нэг дураараа нэг ам цангаар уудаг шиг бити уугаарай л гэж би бас бодоод байд. Зарим хүмүүс тэгцэн л явж байд ер нь. Гэтэ яг мэрэгжлийн үнээс нь удахгүй асуух учраас хүлээж агаар гэдэг. Тэгэхээр Монгол орны хэмжээнд яг одоо энэ нөгөө байгалийн чинь бэлэг шүү дээ. Энэ бэлгийг одоо тулгуурлаад нөгөө ашиглаад ажиллаж байгаа 20 гаруй аршаан совил байд юм байна. Сая бид зүгээр юуг нь л ярьлаа шүү дээ. Шаргалжуудын л ярьлаа тий. Гэтэ шаргалжууд ер нь их өөрөө өрмөцөлтөө их сондогцтой тий. Ангааж эмчлэх чадвараараа дэлхийд бас их хосгүй аршаан ч гэж олон хүн хэлдэг. Тэгэхээр шаргалжууд гэдэг нь нэрний ийм нэг домог гэдэг юм бэл. Би зүгээр энийг үнэн худлыг мэдэхгүй байна. Зүгээр манайхан их гаднаас уул нэг нэр авчмаар гэн. Гэтэ яг нэг зүгээр олдсон домгийг л ярьдаг. Манжин дарлын үед ингэнэ манайх. Тэгэхээр чин тэр үе чин ховд улаастай тий нийслэл нөгөө хүрээнд л одоо энэ чин амгууцсан шүү дээ. Тэр ховд улаастай орох зам ороод буцах замдаа тэн чин нөгөө өчнөө хүмүүс ингээ ажиллаар нөгөө манжиргуу явна шүү дээ. Тэ илч төглөөлөх юм уу. Тэгвэл нэг их гол гэдэг голыг гаталдаг гэж. Баян-Онгорт идэг. Нэг удаа тэгсэн нэг бөөх альж байгаа хөөг. Манжин хааны тэр нэг яаралтай чухал мэдээ авч явж исэн байна. Яарцсан. Тэгэл яг нөгөө их голыг гатлах гэсэнд нөгөө ус чинь улаанаар эргэлж байна. Тэгсэн чинь хятад манжууд чинь улаанаар эргэлдэг гэж нэг шар марл гэж хэлдэж штэ шар мөрөнгөд бид нар мэдээж нэрийн нүртэл шар галзуу гол гэд нэрлэлцэн гинэ. Энэ уурандаа ч юм уу мэдгүй ямар ч зэн бачимдаад. Тэгээ элчнэр энэчээс нэг юм бас ба. За ингээ манжин хаан нэг даалгавар өгдөг ч юм уу. Эсвэл зүгээр нэг заавал хаан гэлтгүй нэг ноён төвшмөл. За Монголд очиод тэг гээд. Тэгээ Монголд яг 100 цагаар ирэх чинь тэр чинь сайхан штэ. Монгол чинь Монголын 100 шиг сайхан бас 100 ховор штэ. Тэнгүүд ингээ баймар санагдаад идэг. Тэгээ буцахтаа нэг хэд хоног алдаад очиж ш нөгөө төлөвлөлт. Тэгэхээр
нөгөө шар галзуу гол чинь үершлээд биднес тэгээд хэд хоног алдлаа гэж худлаа яриад тэгээд шар галзуутын гол үерлэн гэдэг нь бүр шалтгаан тоочдөг. Алавч саатуулсан гэд ял шийтгэл оногдуулдгүй болцсон юм байна. Тэгэхээр манай монголчууд ч нутгийнхаа голыг ингэж мууган нэрлүүлмээр шүү дээ. Уул них гол гэд. Тэнгүүд шар галзуу гол гэд өнгөөс бүгд яриад хахаар нэг гой зөөлөд шаргалжуу тулгацсан гинэ. Нэг тийм домогтой юм бэл. Шаргалжуудын ар шаам нь бол тий хүний бие эрхтнүүдийг зөөрөөд урлан тавьсан мэт тийм хэлбэр дүрстэй янз бүрийн хач чулуунс их гарч ирдэ шүү дээ. Чинь одоо шүдний ар шаан гингүүд нэг шүдчиг хэлбэртэй нэг тий сонин хаднаас гараад ирнэ. Хоолой өвчнийг ангаахаа шаан гингүүд нэг хоолой хэлбэртэй яагаад тийм сонин байт нэр. Эсвэл зүгээр тэгээ нэрлэлсэн чинь ижлэх нь харагдах. Харин мэдхгүй нэг жоохон хаар төрөөл байгаа юм бас. Тэгэхээр шаргалжуудын яшаан бол найрлагаараа тэгэл хоол улсын тий өрмийн улсын Геркуланы яшаан гэдэг алдартай яшаан байна. Болгарын Горно Баня байлаа тий. Тэгээд Орсын албаны улсын нөгөө культур гэдэг. Тэгээд янз бүрийн тийм нөгөө алдартай яшаанууд яг л төстэй юм. Шаргалжуудын яшаан арьсан дах тэр гол нь бас яагаад гэхээр арьсан дахын өчнөө чинь мэдрэлийн судал байгаа шүү дээ. Эн чинь ингээд бид нар чинь нөгөө найрасаад ер нь суц найрасахаар яадаг вэ ингээл тэгэл бүх юм бид нар чинь ийм билээ шүү дээ. Хүн 10 хүн өгсөн гэж бодъё л да нас барсан. 9 нь ер нь зүрх суцаар явд юм ба шүү дээ. Нэг нь болохоор янз бүрийн хоор тавдар эсвэл ингээд босод гэдэг. Тэгэхээр зүрх суцаал ер нь ингээд те эмчлээд хамгаалаад байхад бид нэр урт наслах юм бэл. Тэгэхээр шаргалжуудын аршаа нь болохоор энэ мэдрэлийн суцыг цочроогоод тэнгууд мэдрэлийн цусны тэр нэг хөдөлгөөн сайжрна штэ. Бодисын солилцоо дотоод шүүрлийн ажиллагаанд өөрт үзүүлэх учраас ингээд нэг хүний эрүүл мэнд нөлөөлцдөг гинэ. Үеийн мөчний тэр архаг өрөвсөл багасна. Тэгээд эмэгтэйчүүдийн янз бүрийн те одоо эсвэл арсны янз бүрийн өвчин гэдэг ч юм уу эсвэл амьсгалын замын өвчин гэдэг ч юм уу ер нь ингээд янз бүрийн өвчнөл их эмчилгээ тохиромжтой гэдэг. Халууны хэмжээ их. Тэгээд нөгөө эрдэсчлэлт нь жоохон сул. Ийм аршааны онцлог нь биеийн дулааныг нөгөө дээшлүүлээд тэгэд өрөвслийг түргэн нөгөө илаашуулдаг. Үе булчин ясны гэд янз бүрийн архаг өвчнийг засахад илүү тохиромжтой байдаг. Яг л янз бүрийн аршаануудын хамгийн яг л ингээд нэг гоё яг нэг алтан моментн дээр л байд юм шиг байна. За тэгэхээр баах юм ярьсныхаа эцэст одоо яг мэрэгжлийн хүн рүү тий орё. Тэгэхээр Харвардын эрүүл мэндийн их сургуулийг яг энэ чиглэлээр дүүрсэн судлаач амар санаатай болно ярих гээд би нэг оршилт маань бүр 30 минут болчихвоо. Тэгэхээр эхний асуулт. Одоо энэ шаргалжуудын яршаан нэг ярьсан юм чи их шаргалжуудын яршаан гэдэг нь яг ямар онцлогтой газар болохыг яг бүр ингээд яг тайлбарлаад өгөөч. За их шаргалжуудын яршаан маань өөрөө Баян-Онгор аймгийн Эрдэнэ цогц сумд байрладаг. Тэгээ говь ханга тайлсан тэ ханга орныг л дагаж халуушаан байна. Тэгэхээр говь ханга холсон тийм өвөрмөц тогтцтой газар буюу далайн түвшнээс дээшээ 2150 м-ийн өндөрт гарагдсан. Тэгээд өөр шиг юм шүү дээ. Тийм. Тэгээд дээр өөрөөсөө шаргалжууд аршааны орд маань өөрөө 3 том хайрхнаар хүрээлэгдсэн. Өдөрт 7 сая литр аршаан 4 га талбайг хамран урсах хамгийн том халуун аршааны орд гэж нэрлэгддэг. Тэгэхээр ийм өвөрмөц газар өөрөө тогтцдог. Тэр өдөр болгоно л 7 сая литр аршаан байгалийн жамаараа газрын дээр гарч ирэл урсаж байгаа. Тийм ээ. Хүн өдөрт ер нь 100 г хэрэг яг энэ аршааныг уунах юм бол 70 сая хүнд бид нар өдөр болгон хүртэл чадах юм шүү дээ. Тийм нөөцөөр гарч ирж байгаа. За тэгээд дээрэс нь яагаад онцлогтой юм гэхээр та дөрөв ингээл маш олон янзын түүх уламжлуудыг ярьлаа. Шаргалжуудын аршаан маань өөрөө 300 жилийн өмнө бас үүсэнд өгсөн үндэслэлтэй. Тэгэхээр дөрөв дурд чинь шүд гэхэд шүдний хэлбэртэй чулуу байх юм уу гэдэгтэй адилхан тэр үед хамгийн анхны Монголын ууган отч маань нээж илрүүлээд энэ бол хүний ардад илүү нэг эрүүл мэндэд нөлөөтэй байна гэдгийг тодорхойлсон. За тэгвэл яагаад тодорхойлсон гэдгийг би танд ярьж байгаа. Энэ их сонирхолтой. Тэгэхээр нөгөө хэлж чинь градусын хувьд 10-аас 94 градусын одоо халуун температуртай дээрээс нь 100 гаруй нэр төрлийн халуун аршааны ундрах тэнд байрладаг. Тэгэхээр энэ нөгөө ундрах болгоом нь өөрөө маш өндөр одоо эсэлтэй ангижрах потенциалтай. Буюу нөгөө ORP гэж нэрлэгдээд байгаа. Тэгэхээр энэ маань өөрөө маш хүчтэй ангижрах орчин бүрдүүлээд энэ ангижрах орчин маань урт хугацаанд хадгалагддаг буюу газрын гадар дээр аршаа маань гарч ирсэн ч гэсэн энэ энерги алдахгүй байгаа маань амьд чанартай гэдгээрээ ялгаатай болоод ирдэг. За тэгэхээр энэ дээр яг юу болоод байна гэхээр энэ амьд чанар яаж нөлөөлөд байна гэхээр энийг тайлбарах юм бол
энэ тогтвортой ангижрах төлөв маань өөрөө таны түрүүн хэлсэнтэй нөгөө одоо Японд бол маш олон хагарал үүсэж байгаа. Тэгэхээр яг энэ шаргалжуутын аршин ч гэсэн өөрөө газрын гүнээс гадарга дээр гарч ихтэй нөгөө тектоник хөдөлгөөний үндсэнд буюу ингээ хагарлын дундуур гарч ирж байгаа ингээ. Тэгэхээр тэр явцад яадаг вэ гэхээр газрын гүн дотор байгаа наатар магнигаар баялаг боржин чулуунуудыг дамжиж өнгөрдөг. Тэгэхээр энэ нөгөө одоо дамжиж өнгөрч байгаа процессыг геохимийн процесс урвал буюу гэж нэрлэгдээд байгаа. Энэ урвалын явцад аршаан доторх найрлага дотор одоо хөхөрт ус дүргч ион за тэгээ орто захирын хүчил гэдэг нэгдлүүд бий болоод энэ маань өөрөө нөгөө бие дээр илэрж байгаа сүрэг хорт бодисуудын эсрэг хүчтэй ангижрах чадварыг бий болгодог. Тэгэхээр нэг үгээр амар энгийнээр хэлэх юм бол байгалийн бараг хүчтэй антиоксидант гэж нэрлэж байна. Тийм ээ тий. Тэгэхээр яг энэ процесс ч болохоор нэг өдрийн дотор явагдахгүй шүү дээ. Яг энэ чинь нөгөө гадаргаас ингээ гарч ирээд ориглоод булаг болгоод аршаан болгоод гарахад чинь хитэн 100 жил өнгөрдөг болов хитэн мянга болов хитэн сая болов яа гэм бол тий. Их л удах л баг тий. Их л удна. Гэхдээ тэр нөгөө нэг газрын доор явагдаад байгаа энэ геохимийн процесс маань газрын гадарга дээр гарч ирсэн ч гэсэн удаан хугацаанд хадгалагдаад тэр амт чанараа хадгалж идэг. Тэгээд ирэхээр нөгөө хүмүүсийн эрүүл мэндэд нөлөөлөд байдаг гэдэг нь нөгөө хэрэглэсний дараа ч гэсэн тэр амт чанар ингээл байгаалга учраас нөлөөлөө үзүүлэл яваад идгээр даваа талтай. Тэгэхээр нөгөө эн чинь нөгөө эртний одоо миний нөгөө хамгийн нөгөө чухал асуулт нь л энэ. Яг тэр маач нөгөө шинжилгээ бан тань мэдгүй од мөндөр сууг гэд өөрсдөө нэг тий хэлдэг учраас. Янз бүрийн ардын эмчилгээ ч юм уу тий одоо эсвэл ардын уламжлалгээ байдаг л да. Орчин үеийн шинжилгээ ухаанаар батлна гэж их чухал юм байгаа шүү дээ. Тэгэхээр эртнээс яг энэ нөгөө шүдний одоо тэр аршаан одоо бөөрийн аршаан гэдэг ч юм ингээд янз бүрийн аршаан байлаа гэж бод. Энийг нь яг баталж чадсан нь тэр л хамгийн чухал юм. Мэдээж баталж чадсан. За тэгэхээр яаж баталсан гэдгийг бас тайлбарлая тий. Яг таны хэлдгээр уламжлалт ер нь бол аршин амжилт гэхээр хүмүүсийн дийлэнх ойлгох чанар бол нөгөө уламжлалт арга гаргачлаа л ярьж байгаа. Нөгөө уудаг, шавшдаг гэж тэгж төсөөлөд байдаг. Гэтэл энэ маань өөрөө яг одоо эмнэлцэн хувьд аяра хэлбэр арих юм бол нөгөө шинжилгээ ухааны төвшөнд эрүүл мэндэд яг нөлөөтэй гэдэг нь батлагдсан. За тэгэхээр энэ түрүүний дурдсан одоо яг тайлбарыг хэлэх юм бол шаргалзуу ташаан совилол маань өөрөө яг энийг эмнэлзэн өмд нөлөөтэй гэдгийг яг мэрэгжлийн эмч мэрэгчлэнүүтэй буюу Монголын уушиг судлалын нийгэмлэг, улсын 1-2 дугаар төв эмнэлэг, Монгол Японы эмч мэрэгчлэнүүтэй хамтраад яг нэг он шиг сонгож аваад эмнэлзэн судалгаа хийсэн. Ингээ бараг жил хагас 2 жил хэрэгтэй үргэлжилж байгаа судалгаа. Тэгэхээр энэ судалгаа нь яаж явагдсан гэхээр одоо шаргалзуут маань өөрөө илүү амьсгалын зам өвчлөлтөд нөлөөтэй байдаг. Тэгэхээр астм гэдэг өвчлөлийг аваад бүтэн 6 сарын хугацаанд ингээд нөгөө хүнийг ингээд дагаж мөшөөд эмчилгээгээ хийж хэрэгжүүлсэн гэсэн. Тэгэхээр энэ судалгаа маань өөрөө зөвхөн ганц эмчилгээ одоо аршин эмчилгээ биш мэдээж гол эмчилгээ нь аршин эмчилгээнд дээр тулгуурлаад астм өвчлөлт аршаан яг нөлөөтэй юу гэдэг эмнэлэг зүгээр харьцуулаад судалсан судалгаа явагдсан гэсэн. За тэгэхээр эмчилгээ судалгааны явцад маш олон одоо нөгөө нэг аршин эмчилгээнүүдээ ашигласан. Энд мэдээж аршаанд орох, уух, утах гол эмчилгээ явж байгаа. Дээр нь мэдээж эрүүл мэндийн боловсруулах хөтөлбөр гэх зэрэг бусад зүйлүүд орчихно. За тэгээ судалгааны үр дүнгээ яаж гаргасан гэхээр 6 сарын хугацаанд үргэлжлэхдээ судалгааны өмнө нөгөө судалгаанд буюу эмчилгээнд хамрагдаж байгаа хүмүүсээ нарийн мэрэгжлийн эмчийн үзлэг, лабораторийн шинжилгээ, багжийн шинжилгээгээр ингээд бүх үзүүлэлтүүдийн тодорхойлсон эмнэлзэн үед. За ингээд 10 хоног яг совлил дээр очиод түрүүний миний дурдсан нөгөө аршааны хэрэглэх аргачлалууд байгаа тийм эмчилгээний аршаа ваанд орох, аршаа уух, утах, мэдээж гол эмчилгээ. Тэгээ бусад эмчилгээнүүдийг хийгээд яг 10 хоногийн дараа давтан нөгөө анх авсан судалгаануудаа шинжилгээнүүдээ үзэлгүүдээ хийж гүйцэтгсэн. Ингээд эхлээд богино хугацааны үр дүнгээ тодорхойлж байгаа. Үргэлжлүүлээд 6 сарын хугацаанд 1 сар, 3 сар, 6 сар дахь хугацаан дээр нөгөө үйлчлэл үнэхээр хадгалагдаад байна уу? Нөлөөгөө үзүүлж ийнэ гэдгийг тодорхойлохоор давтан бүх шинжилгээнүүдийг авсан. За тэгэхээр үр дүнгийн хувьд их сонирхолтой. Судалгааны үр дүнд богино хугацаанд буюу яг эмчилгээний өмнө дараа бол мэдээж нөгөө эрүүл мэнд дээр үзүүлээд байгаа хань айлгах, бачуурах тий. Тэгээ хамар битүүрэх, цэр ялгарах гих зэрэг шинж тэмдгүүд бүгд арилсан 10 хоногийн хугацаанд гэсэн. За нөгөөтэйгээр бас нэг асуудал бол одоо амьсгалын зам өвчлөл бол Монголд тэр бүр маш хэцүү болсон тий. Тэгэхээр уушигны үйл ажиллагаа буюу нөгөө чөлөөтэй амьсгалах одоо илүү тайван байх, амьсгалд авч чадахгүй байх тэр мэдрэмжүүд үе үйл ажиллагаа маань 12.2% сайжирсан. Эмнэлзэн хөвч шүү бүрийн батлагдсан. Тэгээ мэдээж ачаалдах чадвар 39% нэмэгдсэн. За тэнгууд ингээ богино хугацаанд ийм үр дүн гарч байгаа бол урт хугацаанд буюу нөгөө судалгааны 6 сарын дараа яаж ямар үр дүн гарсан бэ гэсэн чинь нөгөө бие дээр байгаа аршаа эмчилгээний дараа харшлын эсийн тоо буюу нөгөө таагүй шинж тэмдгийг өдөөгөөд идэг нийтлүүд маань 75 хүртэлгээр буурсан. Хөөх тийм өндөр. Тийм өндөр. За тэгээд дээрэс нь амьдралын чанар гэдэг зүйлийг бид нар эрүүл мэндийн үзүүлэлтүүдийг тодорхойлохдоо ийм үзүүлэлтүүдийг барьж үздэг.
Тэгэхээр нөгөө амьдралын чанар дотор ямар зүйлүүд ордог хэрэг нөгөө шинж тэмдэг. Магадгүй өвчин зовлонтой байвал би нөгөө өдөр тутмын үйл хэрэг хэрэгж чадахгүй те хичээлдээ явахгүй, сургуультай явахгүй, ажилдаа явахгүй гэх зэрэг. Дээрээс миний сэтгэл зүйн байдал тааг болно. Гэх зэрэг дөрвөн үзүүлэлтүүдийг нэгтгэхэд дүгнсэн амьдралын чанарын үзүүлэлтүүд 6 сарын дараа 70.7%-аар сайжирсан. Тэгэхээр илүү нөгөө идэвхтэй амьдрах, эрүүл хүн шиг байх боломж нь бий болж байна гэсэн. За тэгээ хамгийн гол үр дүн би энийг бас дараагийн өгүүлбэртэйгээ тайлбарлана. Хамгийн гол үр дүн энэ 6 сарын судалгааны хугацаанд астм өвчтлийн сэтрэл бий болоогүй буюу нөгөө өвчнөөс болоод идэг сэтрэлийн хугацаа холдсон. Тэгэхээр энэ дээр нөгөө нэг хүмүүсийн дийлэнх ойлгодог зүйл нь уламжлалт дэмжлэгэнд одоо ингээл ашаан сувилд явсан одоо ээж аваагүй ахдаг хүмүүс байхгүй. Дийлэнх нэлдэгтэй би энэ ашаан шаргалжуутай ашаанд яваач юм энэ ашаанд яваад өвдгөө байцсан, сэтэрхээ байцсан, хүндрэл гарахаа болчихсон, бүр сайхан болцсон гэж яриад байдаг. Гэтэл энэ маань нөгөө эмнэлзэн хувьд 6 сарын дараа тэр өвчлөлийн сэтрэл гарахгүй байна гэдэг маань нөгөө ашаа эмчилгээ хүний бид 6-8 сарын хугацаанд доктортой хадгалагдаад байнгын одоо хүний ерөнхий эрүүл мэндийн үзүүлэлтүүдийг дэмжиж идэг, сайжруулж идэг нь ингээд эмнэлзэн хувьд нотлогдсон. Тэгэхээр миний нөгөө нэг хамгийн ихний та нөгөө ямар үйл явдал болоод байна гэдэг талаар асуусан зүйл дээр тайлбарлаа хэлэхэд нөгөө газар дээр гарчраад байгаа хүчтэй антиоксидант чадвар бий болдог гэдэг эсрэг өрөвслийн эсрэг. Тэгэхээр энэ маань нэг удаан амьд чанараа алдахгүй байна гэдэг маань эмнэлзэн өвчгс яг ижилхэн нь нотлогдоод гаргаад ирсэн. Тэгэхээр яалтчгүй энэ бол одоо эмчилгээний нэг хэсэг эрүүл мэндэд нөлөөлөд байна гэсэн үг. Тийм энэ марч нөгөө шууд лайв явж байгаа шүү дээ. Манай оги гэдэг төрсөн нутаг шаргалжуут гинэ. Гэтэ өөрөө хөрх нэг сүүлийн үед очиагүй. Гэхдээ нэг хувцснаас нэг хашлаад байсан мэл дээ элдв юмнаас ирнэ. Тэгсэн чинь хашил арилсан гэдэг нөгөө өөр шаргалжуут юм шиг өөр газар очиад тэгэхээр нөгөө ашаа усны ийчдийг бичсэн л байна л да. Тэгэхээр сая нөгөө астм ярьсны үед нөгөө астм яадгийг нөгөө мэддэггүй хүмүүс байж магад. Би нөгөө өөрөө астмтай байсан учраас яаж имжлэхснийг би бол харин чөтгөр бөөмд. Тэр үед би ашаа ус юм үгүй мэддэг. Яасан гэхээр эхлээд хашилтай болсон. Хашил гэдэг чинь те ингээд нөгөө яг одоо 8 сард лөөлийн төрлийн ургамал ингээд яг нөгөө гарч ирэх одоо тоосоог өгөх үеэр миний ингээд хамар битүүрч штт. За 1 жил болоо 2 жил болоо тэр нь хашилч өөр астм болж хувирдаг те бас хүндрэхээр астм болно гэдэг нь манайхаа юм шүү их амар өвчин шүү. Би нөгөө 1 жил 2 жил тусч байсан учраас ингээд наашаачгүй цаашаачгүй амьсгал харахгүй болчихдээ. Бүр ингээд 10 секунд идэр болно. Бүр амьсгалыг ч ингээд бүх юм ингээд панк гэдэл ингээд барьчихна. Амьсгал авчиж чадахгүй гаргаж чадахгүй. Ингээ бүр байж ядна. Тэгж жаад арай гэж нэг амьсгал бол бүр ингээд яг усан живж жаад гарч ирж байгаа юм шиг тийм мэдрэмжсэрдэг. Тэнгүүд ингээд нэг цэнхэр юм ингээд би нөгөө эмээ сангаас аваад яг тэр үеэр ингээд амрууга цацдаг байхгүй. Тэгэхэд ингээ амаа ингээд угаасаа л ингээд нэг хаач штт. Тэгж жаад гэх нэг онгойно. Яг тэр үед хүү маань их сандардаг байжлаа бүр. Тохойд манай хүч 10-наас ч хүрээгүй. Тэгэхээр ийм өвчнийг жишээ нь дарж ийн гэдэг бол астмтай хүмүүс байвал те нэрээ өстой гоё мэдэн. Яг тэгвэл хашил багасна. Тэгээ астмын тэр сэтэрэлт гарахгүй байх гэдэг чинь бол яг нөгөө би ойлгоод байгаа учраас маха астмтай хүмүүс байна уу сонссноо сая те шаргалжуудыг тэгдэг гэж шүү явж байсан. Энд чинь тий чухал байгаа. За тэгэхээр эн чинь хэлсэн юмнууд чи гайхалтай үр дүнтэй байна л да. Пласебо эффектийг тооцно мэдээж энэ гэдэг мэдээж юм асуудаг. Яг нэг хүүхдүүд асууж ивэл энэ эрүүл мэндийн те энэ бүтээгдэхүүнийг эмчилгээний бүтээгдэхүүнийг хэрхэн туршдаг вэ гэдгийг нэг хүүхд багчууд манайх их сонсдог учраас би зүгээр тайлбарлаж хэлэх гэж байна. За ингээд хэдүүлээ чинь яг астмын эсрэг за хашлын эсрэг нэг за эсвэл толгойн өвчин намдаад гэж юм нэг ингээд юу яцсан гэж байна. Им бүтээсэн гэж бодъё л да. Энийг мэдээж эхлээд за 100 хүн дээр чи 1000 хүн дээр туршина. Гэхдээ яг талд нь болохоор энэ болохоор толгойн өвчний чинь бууруулах шүү гэд хэлчихнэ. Талд яг тий юу гэдэг бүгд нь хэлнэ. Тэнгүүтээ талд нь болохоор яг тэр эмээ өгнө. Нөгөө талд нь болохоор зүгээр чихэр мөхөр өгчдөг байхгүй. Үгүй яг юм шиг харагдах. Юу ч хамаагүй өгчтэй. Тэгээд хэрв яг үр дүн яг адилхан нөгөө сайн юу байдیں۔ Зүгээр. Гэхдээ тоон адилхан байвал энэ нөгөө эмчилгээний үр дүнд хүрсэнгүй гэдэг. Яа тэгэхээр хүн эм гэж бодож итгээд дуучаар сайжирдаг нэг пласебо гэдэг эффект гэдэг. Тэрнгээр нөгөө өөрийгөө идгэж тийм байна л да. Зарим тохиолдолд. Тэгэхээр 17% 100 хүний 17 нь чинь пласебо эффектээр тэ өөрийгөө идгээсэн байхад харин нөгөөх нь хэрэг 15-оос дээш 20 23 энэ гарах юм бол за манай тэгвэл ийм амжилттай болж байгаа гэдэг.
Тэгэхээр мэдээж яг ингээд энэ арга замаар л бас юу ясна л байлгүй дээ. Тийм мэдээж судалгааны аргачлал бол нөгөө харьцуулсан бүлэг гэж ярьдаг те. Хяналтын бүлэгтэйгээр явагдаад үр дүнгээ яг ялгаатайгаар тооцож гаргаж ирж байгаа юм. Тий. За тэгэхээр үнэхээр гайхалтай яг үр дүн байна уу энэ тоонууд бол. Тэгэхээр энийг зүгээр бид нар лабораторид хийчих болдгоо юм. Нөгөө юуг нь мэдж байгаа шүү дээ. Нөгөө магний, натрий эдэр тий яг ингээд хувийг нь мэдж байгаа шүү дээ. Тэгэхээр яг тэлгүй яг бид нар бас ингээд судлаад үзэж байхдаа үгүй яагаад ирэн тэгвэл одоо магадгүй гэрийнхээ баанд те одоо тэр нөгөө химийн нэгдлэн тодорхой байгаа юм чинь тэр нэгдлүүдийг хийгээд орчвол адилхан л эмчилгээний үйлчлэл үзүүлж хийсэн биш үү гэдэг тийм одоо асуулт бид нар тулгарсан. Гэтэл нөгөө товчхондоо тайлбарлахад миний яг хамгийн ихний тайлбар дээр явсан те. Яагаад вэ гэхээр та бас яг анхны хэсгээр хэлсэн газрын гүндэх лаборатори хийгдээд байгаа маа. За тэгэхээр энэ яг юу болоод байна гэхээр газрын гүнд өөрөө аршаа маань газрын гадар дээр ил гарч ирэхдээ миний түрүүн хэлдэг наатар цахиураар баялаг боржин чулуунуудыг өнгөрч яваад байгаа. Энийг маань геохимийн урвал процесс. Тэгэхээр энэ дүндээ ингэж урвалд маань явагдах явцдаа нөгөө ус төрөгч яваад хүүрт ус төрөгч орто цахиурын хүчил гих зэрэг нэгдлүүдийг бий болгож өөртөө шингээгээд ингээд хүчтэй ангижрах чадвартай болж газрын гадар дээр гарч ирдэг. Тэгэхээр энэ маань нөгөө газрын гүнд яалтчгүй нөгөө яг ийм лаборатори процесс мань явагдаж тэр боржин чулуугаар дамжиж тэр нөхцлөөр гарч ирж ийж энэ нэгдэл үүсдгээс биш бид нар химийн нэгдлүүдийг нь хийснээрээ энэ зүгээр үүсчихгүй. Ингээ ялгаатай. Тэгээ дээрэс нь бас нэг зүйл нь нөгөө амьд чанар гэж нэрлэгдээд байгаа зүйл нь юу юм гэхээр тэр нөгөө газрын гүнд үүсэн тэр хүчтэй одоо тэр нөгөө чөлөөт радикалуудыг сармагжуулдаг тэр нөгөө антиоксидант тэр хүчтэй чадвар маань эсэлтэй ангижрах чадвар маань өөрөө газрын гадарх дээр гарч ирсэн ч тэрийг урт хугацаанд хадгалдаг. Тэгээд ирэхээр нөгөө амьд чанартай буюу бид нар ингээд химийн гарлаар гаргачвал тэр чинь урт хугацаанд хадгалахгүй ш тэр хүйдээ байж байгаа. Гэтэл тэрийг хадгалаад байна гэдэг чинь нөгөө бид удаан хугацаанд үйлчлэл үзүүлээд байгааг нь шин чанар нь. Тэгэхээр нөгөө нэг зүгээр найруулчих уу, очиж ашиглах уу гэдэг нь ийм ялгаатай болоод байгаа. Тийм байна. Зүгээр хийж болохгүй хувьд болохгүй ч биш юм байна. Тэр яг хийх юм бол Улаанбаатар шиг том хотын дайны хэмжээний лаборатори бид нар хийгээд доош оюутлахын гүн шиг тийм доошоо бүр ингээд бүхэл бүтэн тий дээшээ доошоо хот хийж ижил бий болох. Тийм гэтээ мэдээж тэрийгэ ч хийж чадахгүй тий. Зөв. Тэгэхээр юу вэ? Юу гэдгүүлээ? Манай энэ шаргалжуудын ч юм уу чинь нашаа эдгээр чинь ер нь гадаад хүмүүс ер нь ирж гин үү? Ер нь гадаад руу бид нар гаргаж гин үү ингээд. Боржоо метр шиг, кука метр шиг. Одоогор бол яг мэдээж гадны хүмүүс ер нь ирдэг. Гэхдээ яг 100% яг гадаад руу зөвхөн ингээд сурчилсан зүйл бол хийгдэггүй байгаа. Гэхдээ яг энэ дээр нэг зүйл тайлбарлаж хэлэхэд бид яг одоо энэ шаргалжуудад хэрэглэгдээд байгаа энэ эмчилгээний аршаа нэгдлүүд, эмчилгээний арга аргачлал маань зөвхөн л бас манад хийгдээд байгаа биш. Энд хийгдэж байгаа арга аргачлалууд бүгдээ яг олон улсад хийгдсэн аль хэдийн ийм нөгөө ижил төстэй хийгдсэн практикууд дээр яг үндэслэж хийгдэж байгаа. Тэгэхээр магадгүй урт хугацаанд бид нар ирнэ гадагшаа гаргана гэсэн зорилготой ажиллаж байна. Судалгаануудаа хийгдэж байгаа гэсэн. Тийм бах те мэдээж нөгөө энэ чинь дэлхийд даяар л энэ аршаан сувиллууд бол хэдэн зуун хэдэн мянгаар байгаа шүү дээ. Хоорондоо эрдэмтэд маань эрдэмтэн хүн гэж яг юу гэлдэг хэрэг өөрийн мэдлэгээ бусдад түгээдэг хүнийг л хэлдэг учраас дэлхийд даяар хэдэн сая сайхан эрдэмтдтэй. Тэгэхээр биеийнхээ судалгааны ажлыг их хуваалцдаг л багтай бодлоо те. Тэнгүүт одоо нөгөө аршаан судал одоо улам л хөгжөөд манайхан ч гэсэн манайх хөөх ингэдэг юм биш гэдгээ дэлхийн нийтэд бас хэлж л байгаа байлгүй тийм мэдээж те. Тийм. Энд дээр бас нэг судалгааны нэг товчхон мэдээлэл тань төрвөл одоо дэлхийн ингээл аршаан сувлал аршаан имчилгээ та хоёр түрүүн хэлжэд кука шиг уус ч юм уу эмэгтэйчүүдийн хамгийн сайн мэддэг нь авен гэдэг байгаа тийм нүүрний цацлага. Тэр маань Францын яг халуун аршаан дээр тулгуурласан бүтээгдэхүүн. Тэгэхээр яг шаргалжууд маань бас яг түрүүний дэрсэн аршааны найрлага ашиглаад бас яг тийм эмнэлзүүн судалгааг олон улсын яг судалгаатай ижил төвшөнд аршаан цацлага, авены цацлага шиг тийг цацлагыг гаргаад яг арсны өвчлөлтөөр бас турш үзсэн судалгаа хийсэн. Энэ маань таны түрүүн хэлдэг нөгөө нэг зарим хүмүүст нь зүгээр чихэр өгөөд эм гэдэг өгч, эмийг чихэр гэдэг өгчөж байгаа, заримд нь эм өгж байгаатай адилхан 100 хүн дээр 50-д нь яг аршаан цацлагыг 50-д нь аршаан цацлах шүү гэд усыг өгчөж байгаа. Ингээд үр дүнгээ судалж үзэхэд бас л эмнэлзэн үед энэ маань түрүүний дурдсан үр дүн гарсан. Маш үр дүн сайтай. Тийм түрүүн би нэг Францын Виши гэдг хэлсэн шүү дээ. Би энийг сайн мэдээд байгаа шалтгаан би нөгөө Монст ажиллаж байсан байхгүй. Тэгэхээр чи Монст ч нөгөө Вишигийг нөгөө яг энэ чинь нөгөө эрүүл мэндийн байгууллага учраас эрүүл мэндийн гоо сайхан гэдэг зүйлийг бас оруулж ирээд тэгээ би нөгөө фэйсбુક дээр наахны тэр пэйж мэж нээжсэн болохоор амар сайн мэдтээ. Тэгээ одоо ойр дотны хүмүүст яг нөгөө гоё бэлэг өгөх болохоор л нөгөө Виши авч өгдөг. Гоё байлаа. За тэгэхээр ингээ.
Та ч харуулдаг гэсэн тий. Гэхдээ шаргалжуудтай та холбоотой. Тий холбоотой. За тэгвэл яг шаргалжуудтай шууд ингэж асуучих. Би одоо чинь өөрийгөө ч юм уу би ер нь сүүлийн үед их жоохон хэцүүдүү байгаа да. Яг тэгвэл гэтээ би шалтгаанаа мэдчихэж болохоор яг энийг дэлгэрэнгүй ярихгүй. Манай сонсогчд нар маань ч гэсэн тий өөрийгөө эсвэл ах дүүсээ эсвэл аав ээжигээ ч юм уу шаргалжуудын аршаан суйлд ингэж цоглуулъя гэж бодъё л доо. Тэр тэнд очихоор хідэн төрлийн үйлчлэг байгаа. Одоо яг энэ нэг багц үйлчлэг байдаг. За мэдээж шаргалжууд маань өөрөө яг уламжлалт буюу одоо байгалийн аршаа эмчилгээгээ сүүлийн жилүүдэд илүү одоо орчин үеийн анаа ухааны тоног төхөөрөмж, дэвшилтэд арга аргачлал болон уламжлалт эмчилгээтэй хослуулаад цогц эмчилгээний хөтөлбөр маягаар хүмүүстээ хүргэж байгаа. Тэгэхээр цогц эмчилгээ гэдэг нь дотор нь зөвхөн л аршаа гэхгүй нөгөө эрүүл мэндэд нөлөөлөд байдаг шалтгаанд чиглэсэн эмчилгээнүүдийг хослуулсан байдлаар аршаа эмчилгээ, хоол зүүн эмчилгээ, хөдөлгөөн засвал гэх зэрэгээр. Тэгэхээр энэ хүрээнд дээр нь одоо хэрвээ магадгүй одоо маш олон төрлийн оншинд бас нөлөөлдөг. Энэ дээр амьсгалын зам, харшил, астм, үе мөч гэдэг. Тэгэхээр одоогоор шаргалжууд маань яг цогц эмчилгээний багц хөтөлбөрүүдийг ирэн гаргаад хэрэгжүүлж байгаа. Эндээ амьсгалын замын багц эмчилгээний хөтөлбөр, харшлын эмчилгээний хөтөлбөр, нойр гүйдлийн эмчилгээний хөтөлбөр, за үе мөч нуруу, нойр гүйдэл байгаа. Дээрээс нь нойр гүйдэл, үе мөч нурууны эмчилгээний хөтөлбөрүүд гэх зэрэгээр яг ийм цогц 8-аас дээш хоногийн эмчилгээний багц хөтөлбөрүүдээр үйл ажиллагаа явуулж байгаа. Харин би нөгөө миний амьдралын чанар маань их муудсан. Би ч нөгөө нойр гүйдлээс таавал нөгөө бас судлаач хүн ойлгож байгаа. Нойр гүйдэл тэгэл хэцүүдэл гэхээр бүх амьдралын чанар ундаг шүү дээ. Тэнгүүд нөгөө шаргалжууд тэр амьдралын чанар та хэдэн хувь гэлээ 70.7%. 70.7 тий. Тэр чинь харин энэ нөгөө амьдралын чанар гэж энийг хэлээд байгаа тий. Ер нь. За хэрэг би өдөртөө ингэ шууд яваад очивол тэнд бас хоног нөгөө өрөө мөрөнд дүүрцэн гэдэг юм уу? Ер нь хэдэн хүн хүлээж авах боломжтой. Тэгэхээр эсвэл захиалгын утас байдгүй тэр мэрийг нь ер нь хоёул нэгэнт мэдлэгээ түгэж юмч бүгдийг нэлж. За тэгээ мэдээж нийтдээ нэг дор нэг 400 гаруй хүн хүлээж авах хүчин чадалтай шаргалжууд төршин суйль маань өөрөө. За тэгэхээр мэдээж шууд яваад очиж болно. Гэхдээ магадгүй 400 хүн маань дүүрсэн бахын өөсөхгүй эрсдэлтэй. Тэгэхээр Улаанбаатар хотод шаргалжууд төршин суйль маань өөрөө бас одоо өөрчлөлтөж дэмжих төвтэй. Төв дээрээ та магадгүй бичлэн ирээ захиалга өгж болно, уцаар захиалга өгж болно. Төв маань уцаар захиалга өгнө гэх юм бол яг байгууллагын үндсэн захиалга авч байгаа дугаар бол 77 43 77 77. Харин би лайв дээр биччихье. 77 44 77 77 77. За манхын комментэр бичлээ шүү. За. Тэгээ бас нэг яг энэ судалгаатай холбоотой нэг зүйлийг бас нэмж хэлэхэд ингээ Монголд л ингээл бас хүмүүстэй ингээл нөгөө имлэлзэн судалгаа гэдэг чинь Монголд л яг судалгааны төвшөнд ашиглаад имчилгээ гэж хараад байна уу гэж ойлгочих болно. Гэтэл энэ аршаа имчилгээ гэдэг бол олон улстай өөрөө имчилгээний нэг төрлөөр аль хэдийн батлагдсан нотлохоон суурилсан имчилгээний арга технологи болсон юм лээ. Одоо жишээ нь ингээл та дүндөөд урьдчантай Европын улсууд гэх зэрэг Европт бол илүү имчилгээ талдаа ашиглаж байна. За Японд бол илүү амралт одоо илүү алжаал тайлах тал руу ашиглаж байна. Гэтэл бид нар ингээд сүүлийн үеийн хятадын судалгаануудыг харсан. Тэгтэл хятадууд бүр засгийн газрын бодлогоосоо дэмжиж аршаа имчилгээ нь илүү нөгөө архаг өвчлөлт нөлөөтэй гэд дэмжиж хөгжүүлж байгаа юм лээ. Тэгэхээр нөгөө нэг аршаан совиллуудынхаа хажууд бүр сургуульд судалгааны юм төвтэй төв дээрээ нөгөө бүх сургуулиудын том лабораториуд нь хамтраад аршаа нь одоо бидний хийгээд байгаа нөгөө астм судалгааг бүр засгийн газраас дэмжлэгтэй хийж хэрэгжүүлдэргээ энэ бол зөвхөн л одоо шаргалжууд ингээд нөгөө эмнэлгийн байгууллагатай хамтраад нотлон судалгаа биш олон улсад аль хэдийнэ нотлохын суурилсан эмчилгээ болоод гараад ирсэн. Тийм байна. Нөгөө ус баян байх нэг гоё юм нь шинжлэх ухаантай сайхан хөрөнгө оруулах юм л та. Урд төршөө нөгөө ингээ баяж байгааг бид нар харж байгаа шүү дээ. Гэтэ хажуугаар нөгөө шинжлэх ухаанд ямар их хөрөнгө оруулж байна. Тэ. Нөгөө шинжлэх ухаанд босролт хөрөнгө оруулах нь нөгөө хамгийн урт хугацаанд нөгөө үр өгөөж буцааж өгдөг учраас тэ. Тэгээ бас нэг амар сонирхолтой зүйлүүд ярихад ингээл манай аав ээж нар ингээл шаргалжуутай яшаанд бол өстэй нөгөө өвдөгөө байчлаа астм сэтэрхээ байчлаа гэл таа сэтгцэн гэл яриад байна те. Тэгэхээр яг тэрэн зүйл маань нөгөө судалгааны үр дүнгээр батлагдаад байгаа. Бид нар бас ингээл анх би ингээд сонсож байхдаа эн чинь зүгээр л түүх уламжлал биш юм уу? Бараг л нөгөө ихтгэл үнэмшлэрээ эдгээд байгаа юм шүү гэж ойлгоод байдаг байсан. Гэтэл энэ маань нөгөө найрлага нэгдлүүд маань ийм үйлчлэлийг бий болгоод байна гэдгийг тодорхойлж гаргаж ирж байгаа юм. Тий. Би нөгөө түрүүн бас хэлсэн шүү дээ. Нөгөө нүүдэлчин амьдрал гэдэг чинь их гоё. Байгалийн их таних боломж олгодог. Тэгэхээр нөгөө Монголын маань нөгөө уламжлалт зүйл юм байна те. Байгальтай холбоотой уламж зүйлүүд ер нь үнэн байх магадлал нь 99% байгаад байгаа шалтгаан тэр. Эртнээсээ байгальтайгаа ойрох учраас. За тэгээд би 8 хоногоос дээш хугацаанд би 8 хоног явал хэдэн төгрөг болох вэ? 8 хоногт явал ойролцоогоор нэг
900 гаруй мянган төгрөг болно. Энэчээс автобус өдр явчих юм аа. Тэгээ энэ чинь эндээс бол яг тогтсон 7 хоногт 1-ээс 3 удаагийн давтамжтай автобус удирлаас хамаараад явдаг. Тэгэхээр та автобусаар очивол үйлчлэгээ 8 хоног эмчилгээнд хамрагдаад буцаад төрөөд ирнэ. Тэгэхээр саяны дурдсан төлбөрт бол хоол эмчилгээ өрөө бүгд ирнэ орчихсон. Тэгээ магадгүй та өөрөө хүсвэл тэр 8 хоногоос дээшээ хоног амарч болно, өөрчлүүлж болно. Нөгөөтэйгээрээ бас нөгөө эмчилгээний багцаасаа бас ялгаатайгаар үнийн дүнд жоохон өөрчлөлтүүд бас орно. Тийм байна. Би бол сая төгрөгөөр өөрийнхөө биеийг хэрхэн эрүүл биш болгох арга замыг бол маш сайн мэдэн сая төгрөг үрж хэрхэн тий. Тэгэхээр сая төгрөгөөр өөрийгөө эмчилнэ гэж чинь үнэхээр гайгүй мөн үү. Эрүүл мэндэд бол оруулж байгаа хөрөнгө оруулалт тийм. Яа тэгэл одоо бид нөгөө Францын биш эдэр нөгөө явж чадахгүй шүү дээ. Бөөн зардал. Гэтэл үйлчлэг нь адилхан байхад тий. Баянгарлуул явцсан тийм шүү. Тийм. Тэгээд дээрэс нь энэ үйлчлэл маань зүгээр л нэг тэрэг хугацаанд шин тэмдгээд арж байгаа биш. Урт хугацааны эрүүл мэндэд дэмжих үйлчлэл бий болгоод байгаараа бас онцлогтой. За үнэхээр баярлалаа. Аршаан ус хүнд хэрхэн сайнаар нөлөөлдгийг те ингээд мэдлгүй харамгүй болсон судлаач амар санаатанд үнэхээр баярлалаа. Баярлалаа танд. За сонсогчд маань эрүүл инх байгаарэ. Эрүүл бол тэгээд хамгийн баян. Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудаа баярлалаа. Одмондөр сувг нь энэ мэдчлэн таны мэдхүй мянган нэвтрүүлгийг 2026 оны 7 сарын 1 хүртэл та бүхэндээ хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүйг түгээхийн үлсэд нэгтгэх хүсвэл та бидэнд хандив өгөх боломжтой. Жилдээ ганцхан удаа 100 мянган төгрөгөөр биднийг дэмжснээр шинжлэх ухаан танин мэдхүйг түгээх энэ үйл хэрэг амжилттай үргэлжлэх юм. Одмондөр нэр дээрх Удаагийн банкны дансгаа 4191 Тэг 4518. Та 100 мянган төгрөгөөр шилжүүлэхдээ гүйлгийн утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100 мянган төгрөг хандалснаар Одмондөр сувгийн алтан гишүүн болох юм а. Шинжлэх ухаан танин мэдхгүй Монголд ялах болтугай.